Хавчуу чигнэмэхүү. Яасан хөөх амтан бэ? Ангар минь би мөхөөдөс авчирлаа. Ашгүй буцаад ирв. Өдсний газрын очир барагдахгүй урт байлаа. Бяцхан Гедори хаан байна. Юу гэсэн үг вэ? Чамайг харж байгаа гэж бодсон шүү дээ. Алдчихсан үстэй. Гедори. Гедори. Өшигөрөө ирэх мэ. Гедори. Гедори чи хаана? Ой, ээшээ битгий гараа. Юу бодоод байна? Тэр хүүхэд нөөцлөрлөө авирч байна. Гедори. Оо, ээшээ битгий гараа. Гедори. Би бол жинхэнэ хавч. Гэт аюултай штэ. Одоохон буугаад ирээ. Аав ээж нь үү? Одоохон болиулаад. Бидний үнэхээр уучлаарай. Гүмэн одоо болно. Миний уураштай. Таашаа би загснуудтай хамт аквариумд амьдрнаа. Яагаад ингэж байгаа бэ? Чи жинхэнэ хавч биш шүү дээ гүмэн. Тийм биш ээ. Би жинхэнэ хавч. Чи жинхэнэ хавч биш шүү дээ. Хавчтай би лууч биш. Зүгээр чигэн мэг Гедори чам заламгаа байхгүй. Манай Гедори талаа яралт амтэрмаар байна гин. Өөрийгөө жинхэнэ хавч шиг гэж итгээд байгаа юм. Хүүхэд болгонд тол ийм үе байдаг юм. Ноён талха. Манай бяцхан Гэдэд туслах арга байхгүй юу? Алдарт ноён тал хүртэл бидэнд тусалж чадахгүй. Ноён хадагтай хавчин чигнэмэг. Үлдсэн сүүлчийн итгэл найдвараараа надад итэх. Үгүй. Очмааргүй байна. Та нар миний хүрсэн аав ээж биш. Би талаа яраад руугаа буцах ёстой. Түрхий шиг ороод гараад хийцаа юу. Үсчин гэсэн үү? Би та нарт нарийн бав шиг харагдаад байна уу? Хурамч аваа. Таваач. Чихэн хавч дүрээрээ байна. Яасан өхөөртөм хавч хэлбэрт юм бэ? Жинхэнэ хавч гэдгийг минь та мэдэж байгаа юм уу? Тэгэлгүй яах вэ? Далай руу бутгаас өмнө чи сайхан харагдмаар байгаа үстэй. Далаа? Би далаа руу явна. Орцгой. Аль далай? Атлантын уу, Номхон уу? Сайн уу? Ноён талхны өсгөний газар тавтам ярил. Хөөх, манайхаар өмнө нь хавч үйлчлүүлж байгаагүй штэ. Би далаа руу буцахаас өмнө шүдний чулуугаа хулна. Хөө, далай руу буцхаас өмнө чамд хийх олон чухал юм байгаа шүү. Тийм үү? Тийм ээ. Жинхэнэ хавч Алай тэнгисийн хамгийн хатуу ширүүн амьтан. Харин чи зэгнэг шиг зөөлөн харагдаад байна. Жигнэмэг ээ? Бас чамаас юусоо ч талаа үнэртэхгүй байна. Ийм янзтай далаа руу буцвал загасны хоол болно. Чамайг сууш болгоод идэж хүнтэй. Санаагүй. Би чамайг хавчны хаан хүртэл бүхэлдгээр болгоод өгнө. Хөөх нэр юу? Баярлалаа ноён талхаа. Хонгор минь талах яах гэж байгаа юм болоо? Хүлээгээд харж ил бай та. Ноён талха. Би ирлээ. Сайн уу бяцхан залуу минь? Хөөх ямар гоё жигэнсэн загсан бов бэ? Хатагтай карп. Нааш. Хатагтай карпа загсан бов биш юм уу? Юу яриад байгаа юм бэ? Хатагтай карп бол шинэ нур хотын нэгний итвэлт. Эхэлж захиалга өгсөн болохоор чи хүлээх хэрэгтэй боллоо. Ийш. За тэгээд өнөөдөр яаж засуулмаар байна та? Энэ удаа бүр ганган болмоор байна. Стен Марокко загас шиг ганган. Stone Morocco истэ. Ойлголоо. Одоо яг жинхэнэ карп загас шиг болох гэж байна. Юу хийгээд байна? Энэ чинь буруу штэ. Ерөөсө карп шиг харагдахгүй байна. За, болчихлоо. За, ямар болж? Би ч сүрлэг болжээ. Содос тусбураад яста гоё. Энэ чинь карп биш. Ягаад ийм муухай гадагшгүй? Юу яриад байгаа? Stone Morocco болчихсон байхад. Карп загас чинь улбар шар өнгөтэй, зөндөө олон хөөрхөн судалтай, ялалцсан хурц нүдтэй, бас хөөрхөн сэрвэ хөвсгөр сүлтэй. Манай хавч үйлчлүүлэгч карп ямар байдгийг мэддэггүй юм шиг байна. Суу, зураг аваад ирдээ. Мэдлээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 1
Карп ингэж харагддаг. Төгс зураг ноён талхаа. Ноён талхаа таны ачаар би загасны цэнгүүний гоо бүсгүй болгоход маш их баярлалаа. Найз охид натархлаа. Дэлхий мангар болж гисэн юм уу? Юу болоод байна? Сайн уу ноён талхаа? Би лээ. Энэ дун лава ямар хөөрх юм бэ? Тавтай морил бяцхан хадагтай дун лаваа. Ноён талхаа гинэ? Газар тундын тэнгисийн бодолт хэлгмээр байна. Өнөөдөр хуучин ангийнхантайгаа уулзах юм л да. Санаа зовлтгүй. Намайг дуусгаар чи далайн давлгаанд шидэгдсэн юм шиг харагдана. Дангэрэг чидэгдсэн дун лава. Би уулз гимсэн гэж үргэлж хүсдэг байсан. Одоо боллоо. Энэ юу вэ? Далай мангас уу? Чи бүдэлсэн байгаа. Их хөөрхөн болсон байна. Өхөрдөм та намайг яг адилхан болгосон байна. Ой суу сургийн өгдөө. Энэ чин дун лаваа шүү дээ. Үгүй дун лава ингэж харагддаггүй юм. Нэрээ тийм шүү. Өт нэмхэ мартчихсан байна. Одоо төгс боллоо. Та үргэлж мундаг ажилладаг шүү удахгүй болсон. Жинхэнэ дун лава ийм байдаг гэж үдээ. Миний бодсноос тийс өөр байна. Ой, чи жинхэнэ хавч болохыг тэсний ядан хүлээж байна уу аа? Тийм ээ. Тэгэж байна. Сүүлийн ганц үйлчлүүлэгч үлдсэн. Би удахгүй. Ноён талхаа сайн уу? Энд чинь бэлхэн октопус байна штэ. Уулзалгүй худж наймаалчаа. Наймаалж гинэ? Та чинь галзуу юм уу? Би сквидэдтэй болцоотой. Ингээд очивол намайг ноoma амт ингээд бодчих. Намайг аврах том 8 аж болгоод өг. Санаа зовлтгүй. Удахгүй чи хадагтай нартай бүжиглэг тэмтрүүлтэй болно. Энэ жижиг амтныг заримудаа муугаа наймаалж болгож яасан чадахгүй. Ноён талхаа зураг нь яг энд байна. Үгүй. Наймаалчны хөл яа гой хатсан байна. Наймаалчны тэмтрүүл хамгийн үнцэнтэй. Тэр яг сүмс майнууд яг болно. Тэмтрүүл дээр нь тавилаа. Сэтгэл татам чанараас чинь хинч зугтаж чадахгүй. Ингээд наадуулаад өгнө. Энэ чинь жинхэнэ наймаалчны тэмтрүүл. Тэмтрүүлтэй боллоо. Одоо тарих. Хөлгүй цэнхэр далайн хамгийн том тарих. Наймаалч. Хайхалтай. Үзэгсэлэнтэй. Ингээд дууслаа. Ноён талхаа та зүгээр л шилдэг. Миний сохол болцоо маш амжилттай болно доо. Нэрээ аврах том наймаалч шиг харагдаж байна шүү. Сквидэдтэй уулзсангууд надад шууд дурлан да. Намайг харал да. Би бол наймаалч. Хүлээж угаарай сквидэд. Наймаалч яваад өглөө. Одоо манай хавч найзын ээж. Сүү зурга. Цэнхэр хавч их байдаг. Тиймээс чамайг үсэг чулуун хавч болгоно. Хальсан сагсан бөмбөгнөөс жовн товлтой. Цэгнүүдийн бэл дээр. Хамгийн чухал нь үсний хэсэг шүү. Зөндөө их үснэ. Өдөрт 2 удаа шампундаж уугаарай. Үгүй. Би чигэн хавч биш. Хавчин чигэн мэг. Ээж аава гэлээд өгөлөө би чигэн мэг. Гээди. Тийм ээ. Эд бол хавчиг хэлбэртэй шарсан чигнэмэгний гэр бүл шүү дээ. Би хавч болмооргүй. Зүгээр чигэн мэг хэвээрээ байна. Зүгээрээ гээди. Бүгдээрээ чигнэмний хуваар хуучин шиг амьдарч болно. Хийсэн бүхэнд чинь баярлалаа. Ноён талхаа. Би явж зорсон горлон дээр бяцлаг нэмээ дээ. Баяртай. Ахад хавчиг загнаад байвал буцаад ирээрээ. Та хамгийн мундаг нь. За бүгд гараад ирээрээ. Яваад өгсөн үү? Та нуугдах хэцүү байлаа шүү. Харин хэлээд яах вэ? Бүгдээрээ сайн ажиллаа шүү. Энэ та нарын хувь. Хөөх, ямар их юм бэ? Дун лаваа хэрэг болоод хизээч хамаагүй дуудаарай. Ноён талхаа тийшээ гартаа. Юу юм бэ? Би бол далайн хун тааж, агуу цагаан халим. Халхны үсний газар 5 морил.
Нинжа 3. Ноён талхаа баяртай. Маргааш уулзъя. Маргааш уулзъя. Ноён талх энэ байх нь. Бидний нэг насны дайсан. Заавал хариугаа авч байж сална. Цоосон мөнгө. Энэ юу мөнгө? Хэн самбар дээр сум зоочихвоо. 500. Талхаа. Чипс. Өнөөдөр бас яаж гай тарих гэж ирэв. Чи л надад гай болдог үстэй. Миний үсчний газарт ялаа үрдүүлсэн хүн чи үстэй. Юу хачи юм яриад байгаа. Манай үсчний газарт хүн оруулахгүйгээд ялаа үрдүүлсэн биз дээ. Юу вэ? Юу болоод байгаа юм бэ? Аминд минь хүрхгүй юу? Оо манай үүдэнд яагаад занг байдаг вэ? Би уунах шахлаа. Чамайг уучлахгүй дээ. Хурдан намайг гарга. Үгүй би уучлаа. Хурдан гаргаад өгөхгүй ч байна. Өглөө нэмэнд. Ноён талхаа. Би танд жимстэй цай бэлтчихсэн шүү. Юу болов вэ? Сүү миний цайнд хор хийж гисэн юм уу? Яалаа гэж би хийгээгүй. Тэгээд хэн хор хийж гисэн бэ? Ботоод байсан чи. Нэг нь намайг хөнөөх гээд байна уу? За юу гэж дээ ирэх бэ? Энэ шиг энгийн нэг талхыг хөнөөх ямар хэрэгтэй юм бэ? Тагнуултай кино хэтэрхийх үзчихсэн юм биш үү? Тийм дээ. Энэ чинь юу чимээ вэ? Аре. Цогтараа. Юу болгоно юм бэ? Манай үсчний газар дэлбэрчихлээ. Ноён талхыг хийсэн үнэн байж. Тэсрэх бөмбөг суурлуулна гэнэ. Хэн ингэсэн бэ? Би. Хайр юм хөнөөлж чадах байсан юм. Бидний бүх дайралтаас мултарчлаа. Үнэхээр энгийн талах биш байна. Та нар хэн бэ? Би бол Буданы боовны газрын хилдэг ил. Элтний хаан цагаан Буданы боов. Би бол түүхийг өвлөгч нүцгэн ударгын хаан Урт Буданы боов. Би бол Цавуудаг Буданы гэр бүлийн урсад хорт сумны хаан Цавуудаг Буданы боов. Та нар ундаг юм аа. Гоё юм аа. Магтаад байх та яадаг юм. За тэр яах вэ? Яагаад над руу тайраад байгаа юм бэ? Чамайг там руу явахдаа тэрийг хэлнэ. Талхаа чи дууссан. Чи илдээ суугаж байгаа болохоор би ч гэсэн хаачаа барихаас биш яах вэ? Чам хэлтний хаан гэдэг нэрийг түгээрч нэг өгөөг бололтой. Хөөе. Чи надтай үзэлц. Сул дорой эмэгтэй хүнийг зодох миний үзэл санаа нь таар. Ийм яриад байлгүй над руу дайр үлгээс минь. Юу? Үлэн гэдсэ? Зүгээр ойлгохгүй дээ. Эмэгтэй гэхэд овоо юм аа? Чи ч үлэн гэдс гэхэд овоо юм бэ? Би ч гэсэн ноён талхыг шууд баяр туслах хэрэгтэй байдаг. Ой суугаа. Надтай тоглол ямар вэ? Тэгээд юугаар тоглох юм бэ? Тоглоомоор уу? Танад хамгаалагчаар уу? Үгүй ээ. Хорт зүгээр. Авраарай! Юу нь яагаад намайг ингэж байгаа юм бэ? Хайвшир. Зовлон удахгүй. Ичи юу вэ? Хайчин тавчуулагдаад хөдлөж чадахгүй. Ийм юм байх гэж би ялагдлаа гэж. Хайч элднээс хүчтэй байдаг юм. Охид руу арай хүчтэй дайрчих уу? Юу? Охин гинэ? Чи муу бол зүгээр л нэг муу мишок.
шалахгүй юм байж. Шоко чи зүгээр үү? Тийм ээ. Харин та Би яах вэ зүгээр. Ингээд сүү хаана байна? Үгүй би айгаад байна. Нэг муу сууж. Би унгаж хуудаа. Би ялчихлаа. Ноён талгаа би ялчихлаа штэ. Оо за. Өнөөдөр заавал хариугаа авна гэж бодсон юмсан. Та гурвыг хэн явуулсан бэ? Тэр чипс үү? Багет үү? Хэн ч явуулаагүй. Бид л чамайг зайлуулах гэж өөрсдөө ирсэн юм. Намайг үү? Яагаад? Үнэхээр мэдэхгүй болоод асууж байна уу? Чамаас болоод будааны боовны газар дампуурч байна. Будааны боовны газар уу? Будааны боов бол эрт цагаас хүмүүсийн дуртай байсан амттан. Тийм дээч будааны боовны газрууд хүн ихтэй байсан. Гэвч замын эсрэг талд нарийн боовны газар нээгдэж хүмүүс тийшээ шуурах болсон юм. Тэр үеэс эхлээд будааны боовны газарт хүн орхоо байсан. Тэгээд манай будааны боовнууд бүгд зовлон шанал дунд өдөр хоногийг өнгөрөөж байна. Нарийн боовны газарт яагаад хүмүүс дуртай болсон бэ гэдгийг судалтал. Талх. Чийл боовнуудыг гойж чимэглснээс болсон байна лээ. Би ч сайхан гойж өгдөг л дөө. Ноён талга үнэхээр мундаг. Чамайг устгаж будааны боовны газараа аврыг гэж бодтол бүтлгүүд ч гэсэн болохоор уур хүч байна. Бид ингээд дуслаа. Цаашдаа яаж амьдрах вэ? Юу молгүй юм яриад байна. Та нар ч гэсэн хичээх юм бол хүний анхаарлыг татаж хангалттай чадна. Юу? Яаж тэр вэ? Талах боовнууд ч гэсэн анхандаа та нар шиг энгийн байсан ч хэдэн мянган жилийн турш өчнөн олон зүйлсийг туулсаар олон төрөлтэй болсон юм. Та нарыг ч гэсэн өөрчлөвл амттай болж болно. Тийм боломж байгаа гэж. Манай будааны боонуудыг яаж талах боов шиг чимэглэх юм бэ? Би та нарт боломжийг харуулад өгнө. Будааны цагаан боо. Сүүтэй чигэрмэг, шоколадтай чигэрмэг аваад ир. Мэдлээ. Аваад ирлээ ноён талга. Шоколадтай чигэрмгийг хувааж толгой дээр нь тавиад. Дараа нь 2 хуваасан сүүтэй чигэрмэг шоколадны чармал хантал түрхэхэд дээр нь хатгачихвал хааны малгай. Ингээд бэлэн боллоо. Ийм юм байх гэж. Дээр нь хааны луу төмсгөл өмсүүлчихвэл Нааша хүрээдэр. Хөөх, хаан шиг болчихлоо штэ. урт нарийн будааны боо. Яаж байгаа нэ вэ? Шоколадаар малгай хийснийхээ дараа 2 талд нь презел зоож өгөөд нүд ам хамар зураад өгчгөл солонгосын бэлэгдэл модон хүн. Хөөх, үнэхээр гоё болж. Эцэст нь цавуулаг будааны боовны ээлж. Толгой дээр нь шоколад, сүн крем тавиад шүдний чиглэлүүрээр нэрс уулан цангис зоож толгоон гоёл бэлдээд дараа нь бөөрөнхий шоколад нэмээд өгчихвэл ямар вэ? Хардаа. Үзэгслэнтэй шинэхэн болчихлоо. Үзэлцэгний чанамлаар хацрын гоёхоо мартаж болохгүй. Будааны боовыг хүртэл ингэж чимбэлж болдог хэрэггүй. Азийн онцлог илүү тодорч байна. Таалагдаж байна шүү. Ноён талгаа. Биднийг ийм гоё болгож өгсөнд баярлалаа. Энэ юу ч биш ээ. Шин юм дуршихтаа үргэлж баяр тавиад юм. Талгаа. Чамайг аюулд оруулсанд уучлаарай. Бид дэндүү төрөгдөжээ. Зүгээрээ. Одын амьдрал ийм л байдаг. Оёолж өөрчлөгдмөр байвал манай ус чин рүү ирж байгаарай. За юу. Баярлалаа. Энэ ачиг чинь мартахгүй. Будааны боонууд бид ч гэсэн илүү хичээх болно. Бүгдээрээ сайн яваарай. Дахиад ирээрээ. Үе хараач. Та гоё юм. Ямар гоё юм. Ямар хөөх юм бэ? энэ будааны боовыг хардаа. Анх удаалын мэгдүүтэй будааны бов харж байна. Будааны боовны газар байнга ирж байя. Тэгье. Шокогийн инээмсэглэл. Шоко. Өдрөг байгаач. Надад инээмсэглэх шалтгаан хэрэгтэй биз дээ. Тийм ээ. Чи ажил тайлбар шүү. Надад битгий хүр. Та чи яачихсан юм бэ? Өнөөдөр бол талхны мухлаг хотын жаргалтай жижиг бизнесийн өдөр гол үгэн жаргалтай. Би талхны мухлаг хотын захиргаанаас явж байна.
За, тав морил таны гэрсэнд бид баяр дадаж барахгүй байна. Хангалттай цэвэрлэх байна. Зя. Ажилчид нь салинга цаг тухайд нь авдаг. Ажилчдын аз жаргалын үзүүлэлт. Тэгэхээр ажилчдын аз жаргалын үзүүлэлт баг гэдгээс бусад шалгалт та тэнцэж өгөх. Үгүй ээ, манай ажилчид жаргалтай, хамгийн жаргалтай ажилчид. Тийм ээ. Эргэмээ, энэ ажил чинь жаргалтай харагдаж байна уу? Ажлын байрны баяр баясгалыг сэргээхээс нааш засгийн газрын тэтгэмж авах шаардлагыг хангахгүй байна. Бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Гэхдээ хүлээлвэ. Надад тэр мөнгө хэрэгтэй шттэ. Бас ахиад. Чамаас бол манай нэг тэтгэмж авч чаддаггүй. Манай үс чинь бол баяр хөөртэй ажлын байр. Зүгээр энэмсгэлж гэж болдгүй мө? Миний тэнэг царай эндэж энэсэнгүй. Яс, би инээдтэй биш вэ? Би инээш гэдэг үзье. Энэгээр таныг цаавал инээж гэнэ. Хийж хурж байна. Юу тасна? Яагаад ч нэмэргүй юм шиг байна. Аха! Шоког хамгийн түрүүнд инээлгвэл $7 шагналтай. Бүгд хаашаа алга болчихвоо. Суу чи гадаа тэмдэг тавьсан биз дээ? $1 төлөө хинч ирэхгүй штэ. Ой, энд $7 та болж болно гэсэн үү? Жүжигчдийн хувьд хэцүү үе байна. Их мөнгө шүү. Би орж инээлгэнэ. За, тавтаа марилцгоо. $7 супер шагналын төлөө шоког инээлгэх тэмцээн эхэллээ. Адвэ, адуу. Ингээд ихний өрсөлдөгчөө танилцуулъя. Өмхий үнэртэй хэдийж дэндүү хөөрхөн царайтай хэсэг. Шоко, би чам татгалзах аргагүй юм авчирсан. Тадаа! Ухаалаг утсыг зэвсгээ болгон сонгож бай. Инээд минь Крампсет зурлын хамгийн сүүлд гарсан ангийг үзүүлье. Би тэрэ дурлаад байгаа инээд минь шоу юу? Энэнд инехгүй байна гэж байхгүй штэ. Хардаа, энэ шоу янзын гоё инээдтэй байгаа биз? Үгүй, миний сонирхол биш. Үгүй ээ, энэ шоуд бүгд дуртай байдаг штэ. Илэг өшөөлөө штэ. Бадачтэй. Нэг дугаарыг өрсөлдөгч бясдаг шаардлагыг биелүүлж чадсангүй. За, дараагийн өрсөлдөгч $100 царай. Гэхдээ хэд галуун температурт түлэгдэн. Цүцгий. Үнэхээр янзтай залуу да. Гэрэл зурган дээр сайхан гарна да. Тийм ээ, хайр цэгэндээ оруулах юмсан. Сайн уу Шоко? Би чамайг инээлгээр ирлээ. Шоко, чи миний гомн бол. Би яслаг болъё. Шоко, чамайг хөөсөн чихээр тэрэмцэн гурлаар хийсэн үү? Яагаад гэвэл би чамтай дахиад уулзмаар. Чи хүйтэн ундаа юу? Яагаад гэвэл ундаа шиг амттай. Үнэнхий өндрөл дуртай юу? Цэцгийг амархан хайлдаг гэдэг. Чиний төлөө чадсан чи яах вэ Шоко? Хүргээд бай. Манай хоёр дахь өрсөлдөж бас л чадсангүй дээ. Ийм ямар инээлгэн гэж бодож хэлвэдэг. Одоо хашигтай шиг үү? Би дараагийн $7 миний бүгд миний. Энэ хурдл. Үгүй бол юу гэж? Үгүй бол харамсна гэж мэдээ. Чи өөрөө хэлсэн шүү. Чимээгүй. Инээдтэй байна уу та нарт? Наад инээдэг чинь засаад өгье. Ой, наад мөнгө батлан даатар гарахта хэрэглэе. Манай 3 дахь өрсөлдөгч бичээл ирмэж ирээсэ. Гэхдээ л тэмцээн өрсөлдөөтэй болж байна шүү. Дараагийн өрсөлдөгчдөө халуун дотноор угтан авцгаая.
Шоког хинч инээмсэглүүл чадахгүй юм шиг байна. Зарим нэг нарийн бов бусад чиг жаргалтай байдгүй бололтой. Хинч ялсангүй. Энэ тэмцээнээ ингээд дуусгая дөө. Илгэмжирлээ. Шоко мөн бидтэй. Танд илгэмжирсэн байна. Илгэмээ харж байна уу? Шоко инээмсэглэж байна тийм үү? Гарын үсгээр Таад баярлаж байна. Талхны зах минь гэж зөвхөн онлайн захиалгалд Шоког баярлуулдаг юм байна. Сайн уу? Шоког инэлгэх тэмцээний ялагч бол энэ хүрээний ажилтан. Баяр хүргэ. Энэ шагналын $7 чинийх боллоо. Хадны хоолны дэглэм. Энэ хулгайчиг нин даруй шоронд хий. Гой, ахад боломж олгоно уу эрхэмдээц. Чимээгүй. Энийг аваад яав. Эрхэмдээц. Өршөө цаарил. Өршөө. Фитнес мэрэгчлэн гэчихчээ. Гэтэл би ганц ч килограммжийг хассангүй. Ирэх 7 хоног талхны Монголын хотын Валентины баяраар би үг хэлэн штэ. Яаж ийм байдалтай хэлэх юм? Миний алтууд нарийнхан бэлдүү гарч ирнэ гэж бодож байгаа. Эд залуу наснаас хойш би нэлээх гурил нэмсэн. Тэнгэр минь стресстэй байна. Ухаан алдахнэ. Одоо юм идье. Оо, шоколад байхад имчилгээ хэд хэрэгтэй юм бэ? Энэ янзаараа бол хатан агуулгын дэлгүүрийн бөөний худалдаанд зарагдана да. Бүрч аймаар биднийг шоронд хийн нэг арга бодцгоё. Ямар арга? Бидний авчирсан хоолны дэлбийн мэрэгжилтнүүд бүгд чадаагүй шүү дээ. Нэрэ тийм нэг эрэгтэй байгаа. Хэн? Талх залуу. Талхны Монголын хотын хамгийн суу тухаантан гэдэг юм. Талха яг одоо бидний тамд явна уу? Баяр юу болоод байна? Намайг тав. Байдаг бүх арга хэрэгэлсэн. Гэхдээ нэгж бүтсэнгүй. Тусна гэж хэлээчтэй. Ноён талхаа. Тэнийг нарийн боовнууд. Би 7 хоногийн дараа олны өмнө үг хэлнэ. Та нар намайг сайхан харагдуулах уу? Эрхэмдээцээ. Ноён талх ирлээ. Юу? Талхаа? Өдрийн мэнд эрхэмдээц. Энэ царай муутай үгэн ноён талх юм уу? Тийм ээ. Хотын хамгийн шилдэг, хамгийн эрэлттэй байдаг. Томшгүй олон амьдралыг. За тэр яах вэ? Надад хамаагүй. Талхаа, би чамд намайг жижиг харагдуул гэж тушааж байна. Браво! Их баярлалаа. Та бидний амийг аварлаа. Үнэхээр талархаж байна. Яг цаг олж мундаг мэрэгчлэн олжээ. Энэ үнэр саримсуу сэтгэл сэргэм үнэр. Үгүй элгүүдээ ямар амттай юм бэ? Окей, эрхэмдээц болилто. Наад гомын чинь идэгж хийгээгүй шүү дээ. Амттай. Намайг тэнэг гэж санаа юу? Миний гоё ус хаашаа алгуулчих. Хулгайч энийг барь. Энэ талхыг шууд чорон тавиаччихоор. Харин та нар хэлхийг авчихсныхаа шанкууртандэ. Эрхэмдээц өршөө эрхэмдээц. Тэг эмгүүштэй хүлээгэж гуй. Оо, шинэ кава. Таранд тавтаа морин.
Болооч. Үнэхээр өссөж байна. Ийм ойрхон байна. Гадны жижиг болгож чадаагүй амьтдыг ийш нь явуулдаг. Бүгд бүтлэг үйдсэн. Чи яг энд таарна. Яа, ямар ч нэмэргүй штэ. Ер нь ийм бүдүүн босноо нь чиний л буруу. Моо бялуу. Оо, яг зү эндээс яаж гарахаа мэдлээ. Юугны? Сайхан санаа оллоо гэв үү? Тийм ээ, тэгсэн. Ахиад бүтлгүй түл чамаа гүндэг шарагч нь шалчихсан шүү. Үгүй ба талах шарагч нь хэд удаан байлгана. Хэр гайхалтай. Үнэхээр гоё юм болсон. Сайхан юм бэ. Хатныг харалгүй үнэхээр 10 жил болчихсон гэж үү дээ. Одоо өөр болсон гэсэн. Их том биетэй болсон гэж байна лээ. Анхаарлаа хандуулна уу? Та бүхэн хатныг өгтөн авцгаана уу? Үзэсгэлэнтэй хэвээрээ байна шүү. Огт хөгшрөөгүй юм шиг харагдаж байна. Битгий хөдлөөд бай. Аюу харъя. Анхаарлаа төвлөрүүлээ тий. Надтай яаж ингэж ярь зүрхэлж байна? Тэнийг талах. Туранхай харагдмаар байвал яг миний хэлснээр хий. Яаха өгөнд чинь орё. Харин чадахгүй шууд шоронд орно гэж мэдэрээ. Намайг какаогоор бутлаа гэж яах юм бэ? Шоколад үнэртгээс таашгүй шүү дээ. Болж байна. Үнэхээр гайхалтай харагдаж байна. Нэрээ юу? Алуу харъя. Тад авчраад өгдөө. Эцээ. Бурхан минь, яг 10 жилийн өмнөх шиг харагдаж байна. Талхаа, чи үнэхээр шилтгэн юм а? Тэр олон мэрэгжилтнүүдийг шоронд хийхээс өмнө энэ аргыг туршдаг байж. Хатан урт наслаг. Ноён талх урт наслаг. Дараачийн уулзалтанд 4-р сарын 5-нд дараачийн удаа арын дэвсгэрийг нийл ягаанаар хийгэрэй гэсэн. Тиймээс ягаан өнгө бэлдээрэй. Нөгөөдөр нь хатан тэмцэн үзнэ. Тэр үед аврах том хөл бөмбөг шиг харагдах ёстой. Танд нэг их хэцүү биш байлгүй. Хатны цагийн хуваар бүтэн жилээр өргөжчилж гардаг. Тэр болтол өөр ажил битгий төлөвлөрэй. Одооноос та хатны албан ёсны үсчин боллоо. Хөөе, энэ дэлхийд хамгийн дуртай дүрс устай хоол. Өнөөдөр чи намайг хамгийн хөөрхөн болгох ёстой шүү. Үгүй. Ой. Намайг зүгээр шоронд буцаагаад хийчих. Үсээ даатгсан нь. Сайхан өдөр бай. Хадагтай ноёдоо хөтлөгч Красан мэнчилж байна. Хоёр оролцогчийн маань хөргөгчийг хоосолж үсийг янзалж өгөх үсээ даатгалаа шоу. Энгийн бүтээгдэхүүнээр хамгийн сайхан үстэй болгож өгөх хамгийн шилдэг үсчийг танилцуулж байна. 99 дахь удаага ялагч болж байгаа талагчны газрын хамгийн шилдэг үсчин ноён талхаа. Тэрний өрсөлдөг талх бол үсчний газраа сурчлагаар ирсэн үсчин Донат. За тэгвэл одооноос 10 минутын хугацаанд үсийг янзлаарай. Үнэхээр гайхалтай байлаа. 5 минутын дотор засалтаа дуусгачлаа. Шалтыны оролцгоо.
Өнөөдрийн ялагч бол гоц авьяастан үс чинь талах байлаа. Ахаа талах ялчхалаа. Энийг хаа. 7 хоног бүр талах ялаад байгаар үзэлтийн хувь байнга буураад байна. Угаасаа талах ялах юм чинь хэн үзэх юм бэ? Үзэлтийн хувь энэс илүү буураад байвал манай хөтөлбөрийг хаачих шүү дээ. Үзэлтийн хувь өсгөмөр байна уу? Үзэлтийн хувийг огцом ихсгэх арга байгаа л да. Захирлаа. Одоо ялах юм бол тасралтгүй 100 дугуйгаа ялна гэсэн үг. Үдшилэг хийх үү? За төвөгдөө хэрэггүй. Би ямар анх удаа ялж байгаа биш үү? Ямар сонин мэдрэмж вэ? Одоо үсээ даатгалаа шоуны 100 дахь тусгай дугаарыг эхлүүлж байна. Зууд хялтаа байгуулахаар бэлдэж байгаа гоц авьяастан үс чинь ноён талхаа. Тэрний эсрэг ноён талхын 100 хялтыг зогсохоор ирсэн оролцогч болов. 100 дахь тусгай дугаар болохоор хэцүү хүн оролцох баха. Талхыг ялгаар ирсэн үс засалтын амьд бурхан ноён чипс. Инээдтэй маа. Архус болгон муухай болдог юм чи амьд бурхан ч мөн л доо. Чипсүүдээ. Шалбими сандарсан байна. Ноён чипс үс тасахта надаас ч муу штэ. Та нар инээхэ бол талхчи бэлгэлтэй байгаараа. Чи ч өнөөдөр дуусан да. Чи юу гэнэ? Надад өнөөдөр нууц зэвсэг байгаа. Нууц зэвсэг? Тэгвэл энэ хоёр үсчинд үсээ даатгахаар ирсэн зочдоо танилцуулъя. Ноён чипсийн үйлчлүүлэгч бол дэлхийн хамгийн шилдэг Банжин кино компани ерөнхийлөгч Бан Найго. Хамгийн их орлого олдог Бан Найго байна. Донод хамгаалагч сувралыг хийсэн тэр бомбд нөө Бан Найгон үсээ даатгалаа шоунд оролцож байгаа сэтгэгдлээс хуваалцсан уу? Талхчны хотхонд хамгийн их орлого олдог Бан Найго гэгч байна. Тийм ээ, бид ч гэсэн найдаж байгаа. Тэгвэл Бан Найгоны авчирсан хөргөчийг танилцуулъя. Бурхан минь ийм байх гэж хөргөчний хэмжээж гисэн ёстой дээд зэрэглэх юм аа. Дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнээр дүүрэн байна да. Би ч гэсэн ганц удаа үсэндээ тавьж үзэх юмсан. Талхны газрын хамгийн баян гэсэн шиг хөргөчөндөх бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн гайхалтай байна шүү. Гэрт маань маш олон хөргөгч байдаг болохоор нэгийг л авч ирлээ. Ийм дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд өгөөд байхдаа яадгийн. Иймгээ юмд юун сүртэй уралдаг юм. Гайхширх юм бүр ч олон байгаа шүү. Тэгвэл ноён талхны үйлчлүүлэгчтэй уулзцгаая. Оролцогч гарч ирнэ. Бурхан минь Энэ жараад иннэ. Вэн талхч нэ. талхчны газрын хамгийн шилдэг сексэхэг гуйлагч Мангвай гарч ирлээ. Сайн байна уу? Юу вэ? Гуйлагч юм байна. Энэ чинь шудраг биш байна. Үстасхта өөртөө итгэлтэй бол хэн оролцох нь ямар амаа вэ? Зя тэгвэл гуйлагч Мангвай хөргөгчийг хөргөгчөнд юу байгааг харах уу? Юу вэ? Бүгд л хоолны хаягдал байна штэ. Хитрхи шудраг биш байна штэ. Тийм ээ. Хараад байх юм алга. Яана, захирал маань ядагдах нь байна штэ. Сайн байна. Үзэлтийн хувь огцом үсэж байна. Дээд зэргийн төрс, нэг эсийн гүргэм, чавга, чихэргээд тансаг бүтээгдэхүүн хэтэрхий олон болохоор юунаас нь эхэлж хэрэглэхээ мэдэхгүй л байна. Ийм хачин үсчний газар гэж хаана байсан юм бэ? Ялдарсан улаан лойд нэрсээр яаж үс янзлах юм бэ? Ямар маяг юм бэ? Үгүй, тэр чинь Талхчны циркийн гоц авьяастан алиалагч Жампил Галун биш үү? Гэнэ талга болчихсон. Энд байж байдаг шүү. Энд гуйлагч талх яасан сайн жонгол ярддаг юм бэ? Та ч арай домогт алиалагч Жампил Галун биш вэ? Дэмэ мөн байна. Би Галун байна.
Жампл галун тантай энд таардаг байж. Гэхдээ яаж угаад гуйлгчин болчихсон юм бэ? Таалгачны газрын хамгийн шилдэг алиалагч байсан. Нэр хүн сайтай мөнгө сайн олдог байлаа. Гэвч аимшигт коронавирус таалгачны газар дарахж бүх үзмэр цуслагдсан цэрх маань дампуурсан. Ажилгүй болсон бэ. Эхнэр хүүхдээ арах нүргүй болоод гэрээсээ явсан. Тэрнээс хойш гудамд хонголдог орон гэргүй хүн болчихсон. Намайг алиалагч орон гэргүй хүн болох гэж. Хитрхи өрөвдмөр юм аа. Коронавирус ёстой муухай. Эхнэр хүүтэйгээ дахиад уулзаж чадах болов. Тэгэлгүй яах вэ? Энэ гоцай байстан үс чинь таныг дахин төрүүлэх болно. Нэр юу? Эхнэр хүү хоёроо үнэхээр их санаж байна. Би Ноён талхаа галлууны гэр бүлийнхэнтэй уулзуулаарай хэмээ. Чадсан шүү дээ. Ноён талхаа танд хийж чадахгүй юм байхгүй гэж дандаа өнгөрдөг шүү дээ. Ноён талхаа бүгд танд найдлага тавьж байна шүү дээ. Гой, ноён тон надад туслаач. би нэг үзээд алдаа. За ингээд үсээ даатгалаа шоу эхэлж байна. Хитрхи олон юм байгаа болохоор альнаас нь эхлээд хэрэглэхээ мэдэхгүй байна. Экосүгээр хийсэн сүн кремийг эхэлж түрхээд тэр нь далайн чихний дотроос нэмээд хамгийн дээд зэрэглэн төрс тавьж гүргэн тавиад эцэст нь алтын нунтаг цацчихвал аргагүй цаг үеэс төрүүлж алгасан цагвар боллоо. Юу вэ? Гайхалтай. Одоо л миний чадварыг олж харж байна уу? Энд чи юу вэ? Ийм байх гэж эдэж яваад үлдээсэн далайн замаг язарсан нэрс улаан лойлоор хамгийн шилдэг засалтыг хийж чадлаа. Ноён талхч аргагүй мундаг юм аа. Ноён талх амьдралын нэрэм барааныг харуулж чадлаа. Хөөх, ноён талх үнэхээр мундаг юм аа. Энд чинь би юу? Намайг ийм гоё болгож өгсөнд баярлалаа ноён талхаа. Өнгөрсөн үеийн шаналлаа мартаад шинээр амьдралаа эхлүүл. Яг энэ бүтээгдэхүүнүүд шиг. Хуучин шигээ дахин тайзан дээр гарч эхнэр хүүхдүүдтэй тоглолтоо үзүүлмээр байна. Тийм өдөр заавал ирнэ. Чин сэтгэлээ минь хөдлөж чадах жүжигчин энд байжээ. Манай кино компанид өөр шиг чинь хүнд хүчээр зүйлийг ялан туулсан жүжигчин хэрэгтэй байна. Юу? Бид алиалагчийг гол дүрээ болгосон кино хийх гэж байгаа. Нэр нь Joke. Ноён Жампл, та энэ киноны гол дүрд тоглох уу? Би гол дүр тоглоно гэж юу? Тоглоод үзээ, сайхан боломж байна. Тэгийгэж хэл. Тэгье би бүхүчээд ажиллая. Энэ өдөр захирал маань 100 дахь ялалтаа авч Бид үзэлтээр тэргүүлээ. нариулагч гэсэн хамгийн олон хүн үзлээгээд баярлаж байсан. Ноён чипс гомдлож байгаад Гуйлагчиг надад өгөхгүй яасан бэ? Юу? Телевизээс хөөгций. Яаж хоног вэ? Харин бид өнөөдөр Жампилийн киног үзэх гээд кино театрт ирсэн байна. Би нэг хошигнол хэлэх үү. Өөрийнхөө амьдралыг гуниг гутрал гэж бодсон. Тэгсэн чинь үнэндээ жаргалтай төгсгөлтэй байсан. Зайдас шалгаруулах тэмцээн 1. Сайн хүү. Хөөх, мундаг юм аа. Энэ зайдас ямар ухаалаг юм бэ? Юу болов вэ? Соо. Хөлөө. Агаар дэргээрээ. Миний харж байсан зайдснуудаас хамгийн ухаалаг нь байна. Хөдөлгөөний эвслийн харалта. Ноён талх ирчихсэн байна. Зайцаа яаж ийм сайн сургаж чадсан юм бэ? Шилдэг нь Хонц юм байхгүй. Эзний дураагаад ухаалаг байхгүй. Хардаа?
Зайдас шалгаруулах тэмцээн. Энэ нь заавал оруулаарай. Зайдас бол төрүүлж чаднаа. Ядаргаатай ийм юмд орж яадаг. Алуу, шагнал нь 1 сая. Алуу, шагнал 1 сая. Дээр нь хамгийн дээд зэрэглэлийн зайдасны хоол өгнө үү? Ийм сайхан боломжийг алдаж чадахгүй. Зайдас чи орно. Хөөх. Чиний хотын бүх зайдснууд энд цуглаж өгчээ. Тэр харда. 25, 26. Айл зурган дээр байгаа нь дээр үеийнх вэ? Бүгдээрээ л мундаг юм байна да. Хэдүүлээ одоо яана. Харин тийм ээ. Хөө тэр зайдас чинь Себастьян байна. Хатаханы нөгөө алдартай зайдас. Аха. Өдий болтол бүх тэмцээн төрүүлсэн гэсэн. Тэгээд дээр нь бүх төрөлд бүтэн оноогоо авсан гэсэн. Өө нэрээ юу? Энэ жил ч гэсэн Себастьян төрүүлэхэндээ. Тийм ээ, тийм. Хатан хааны зайдас үнэхээр чадварлаг бололтой шүү. Юунд нь санаа зовсон юм бэ? Энэ жил манай зайдас төрүүлнэ. Ягаад гэвэл ноён талах бий байна шүү дээ. Ноёд хадагтай нараа. Одоо 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээнээ эхлүүлье. Эхний тэмцээн бол саадыг давах. Тусгайлан байрлуулсан бүх саадыг давсан зайдас дараагийн үед орох боломжтой. Бүгд бэлдээд эхлээрэй. Алга. Одоо яана. Сайн бай. Болтага. Олон зайдснууд хасагдж байгаа ч хэсэг зайдснууд урагшаа явсаар байна. Сүүлийн саад бол нарийн гүр. Хэдэн зайдас тавж чадах бол үнэхээр сонирхолтой байна шүү. Яна дог хото. Эхний тэмцээнийг Шеперд, Инк, Дулдури тэгээд ноён талхны өсчний газрын зайдас тавлаа. Тийм ээ. Зайдсан маань сүүлийн саадыг давчихлаа штэ. Тэр харал да. Санаа зовлтгүй. Дөрвөн зайдас эхний тэмцээндээ тэнцсэний дараа одоо Себастьян гарч ирлээ. Юу? Себастьян уу? Себастьян хүчрхэг ялагч гэсэндээ сандрах юмгүй явж байна шүү. Одоо л эхэлж байгаа мó. Энэ одоо юу вэ? Манай аврах Себастьян эхний тэмцээний саадуудыг давж чадлаа. Аргагүй 9 жил дараалан ялсан ялагчиг байна да. Аргагүй манай Себастьян шүү. Энэ одоо юу вэ? Хойлтан байна штэ. Үнэхээр шудраг бус юм аа. Зайдас шалгаруулах тэмцээний 2 дахь тэмцээнээ эхлүүлж байна. 2 дахь тэмцээн бол IQ-гийн шалгалт. Дөрмөнх энгийн би асуулт асуухад зөв хариулт бичээтэй байгаа самрын өмнө очисон зайдас тэнцэн. Эцсийн шатанд 2 зайдас шалгарна. Тэгвэл асуултаа эхэлцгээе. Энэ 2 амттангийн аль нь хорон санаатай вэ? Нэгдүгээр нь уур хилэн ихтэй хорон санаад таарт. Хоёр дахь нь сахиусан тэнгэрмэт Бялуу хатан хаан. Зөв хариуг чиглэлд хөдлөөрэй. Мэдээж хорон санаад таарч шүү дээ. Энэн дээр алдах мулгуу зайц гэж байх уу да. Та нар чинь яагаад байна? Мулгуу зайцнуудаа. Себастьян, чи
Чи хүртэл үү? Отоох нь надад асуултаа бол. Мэдлээ хэрхэн бэцээ. Буруу асуулт байчээ. Дахиад жинхэнэ асуултаа асууя. Дараагийнх нь аль нь зайцнуудын дуртай хоол вэ? 1 ялгадас. 2 дахь нь бол яс. Зөв хариуг чиглээд хөдлөөрөө зайцнуудаа. Ямар хачин асуулт вэ? Мэдээж хэрэг яс шүү дээ. Ноён талхаа тэрийг хардаа. Зайцнууд ялгадсыг сонгосон байна. Тэр зайцнууд ялгадас иддэг юм шиг байна. Заваарсан юм бэ. Себастьян, чи бас яагаад тэнд байгаа юм бэ? Тэрийг нэг учрыг олоодох тоо. Мэдлээ хэрхэн бэцээ. Зя, зөв хариу бол 2 буюу яс байлаа. Сайнх ёстой хамгийн хүнд асуулт байлаа шүү. За ингээд 2 дахь тэмцээнд ялсан зайцвал хүчтэй өрсөлдөгч Себастьян ноён талхны үсчний газрын зайц байлаа. Зайцхан маань эцсийн шатанд дарах нэ. Үнэхээр мундаг байна. Гэхдээ Себастьян яаж эцсийн шатанд үлдчихсэн болоо? Харин тийм ээ. Ингээд зайдас шалгаруулах тэмцээний сүүлийн шатыг эхлүүлж байна. За ингээд сүүлийн шатанд оролцох зайдснуудаа танилцуулъя. Эхний оролцогч Айкун шилдэг, Царайч шилдэг, Сэтгэлэн шилдэг, Талхны газрын хамгийн шилдэг зайдас Себастьян. Манай аврагтай өрсөлдөх зайдас бол толгойнч энгийн, царайч энгийн, бүх юм нь энгийн юм. Ноён талхны үсчний газрын зайдас юм. 10 дахь удаагийн зайдас шалгаруулах тэмцээний ялагч нь хэн болох вэ? Одоо сүүлийн тэмцээн удахгүй эхэлнэ. Зайдас шалгаруулах тэмцээн 2. Ноёд хадагтай нараа та бүхнийг удаан хүлээлгэлээ. Одоо ингээд шийдвэрлэх үе эхлүүлцгээе. Сүүлийн шат бол гоо сайхны өрсөлдөөн. 2 үсчин тус тусын зайцыг гойж, илүү гоё болсон зайц нь тэмцээний ялагч болох болно. Үр дүн нь тодорхой штэ. Себастьяныг яаж ялах юм бэ? Өөртөө богино гэдгийг хэмжиж ажил мэддэг юм. Тэгээд ч одоо бидэнд эргэлдэн ус чинь ноён талх байгаа шүү. Тэр хажиж ба. Харин тийм. За ингээд үсчнээ танилцуулъя. Манай авраг Себастьяны үсийг засах үсчин бол Алгачны хотын шилдэг үсчин ноён талх. Ноён талхаа. Нана юу хийж байгаа юм бэ? Дуугүй бэ. Себастьяныг гоё болгож өгвөл шагналыг 10 дахин нэмж өгнө гэж хатан хаатан амласан юм. Тэглээд шууд зөвшөөрчдөг нь яаж байгаа юм бэ? Шагналын мөнгөнд нь явчихж байгаа мó? Муу урвагч. За ингээд алхны үсчний газрын зайцыг хэн гоёх болоо? Ноён талх байхгүй. Одоо яадаг вүлээ? Зү. Ер нь чи гарах хэрэгтэй юм байна. Юу? Намайг ноён талхтай өрсөлт гэж байгаа юм уу? Ингээд хасагдчихж болохгүй үстэй. Надад өөртөө итгэх итгэл алга. Зоригтой бай. Үй энэ чи сүү вэ штэ. Тийм ээ. Дандаа таниулж байдаг үсчний таслах. Йоо, талхны үсчний газрын туслах сүү гарч ирсэн байна. Зайцхан минь би ирлээ хичээцгээе. Сүү, булай болж ухаар нэрээ татаа. Ноён талхаа дуугүй байж бай. Муу урвагч юм байж. Зя, үсчид маань бэлэн болсон уу? Ингээд сүүлийн тэмцээнэ эхлүүлцгээе. Одоо зайцыг хамгийн гоё болгож гангалаарай. Себастьян, би чамайг хамгийн гоё зайдас болгоод авъя. От савьяастай үсчид ийтгэе. Намайг тав. Миний хамрыг хатдаг нь яаж уган бэ? Юу вэ? Себастьян ноён талхны хамрыг тоглоом бомбо гэж бодоод байх шиг байна. Тэнийг хог намайг тавиад. Зү. Энэ боломж шүү. Себастьян тэр урвагчийн хамрыг хазчихлаа. Бидэнд туслаад байна. Үзүүлээд өг. За, ойлголоо. Энэ яагаад байна? Намайг Оо, Себастьян, одоо эхэлцгээе хөө.
Яагаад дуган бэ? Мангар хоолны саваа. Юу гэнэ? Мангар хоолны сав гэсэн үү? Тэр үгүй утаатай фото шоу зэрэг явуулаарай. Хатан хаан та тавьшил. Одоохондоо тэмцээ дуусаагүй байж тээ. Оо, тийм шүү дээ. Тэгвэл тэмцээн дуусахаар явуулаарай. Цаашаа бай. За ингээд өрсөлдөн ихтэй байсан зайдас гоёх тэмцээнээ ингээд дуусгая. Одоо ингээд яаж хойсон байгааг харах уу? Хөөх. Анхны үсчний газрын зайдас үнэхээр эрхэмсэг болжээ. Айда. Одоо ингээд бидний аврах Себастьяныг харах уу? Себастьяны яг юу нь өөрчлөгдсөнийг сайн хэлж мэдэхгүй байна. За, шийдвэрийг гаргах шүүгчийг танилцуулъя. Тэр бол Ядуу Хатан хаан. Үнэхээр утгагүй юм. Эцсийн шийдвэрийг Хатан хаан өөрөө гаргах болно. Энэ тэмцээнийг зохион байгуулагчийн хувьд шудраг будлаангүй шүүх болно гэдгийг андгаалж байна. Юу болоод байгаа юм бэ? Энэ удаагийнхыг ч гэсэн Хатан хаан шүүх юм байна. Үр дүн нь тодорхой шнэ. Ингээд та бүхэндээ шудраг шүүлтний хариугаа хэлье. Эхлээд ноён талхны үүсчний газрын зайдас. Байтгал нэг сүн кремтэй гоё лоо. Хитрхи хуучинсаг юм. Хитрхи хуучинсаг хурамч юм. Тэг оноо. Тэгвэл дараагийн шүүлтээ хийцгээе. Оо, Себастьян. Хамлаг. Дахин дүр төрхөөрөө гайхамшигтай байх шүү дээ. Би тэрэнд 10 ононоос 100 оноо өглөө. Энэ удаагийн тэмцээний ялагчаар Себастьян тодорлоо. Себастьян 10 жил дараалан шилдэг зайцаар сонгогдсон баяр хүргэе. Угаасаа Себастьян ялнаад байгаа л та. Ноён талах биднийг ингэж хуурах гэж дээ. Ноён талах арай дэндүү юм аа. Зайцхан чи хамгийн мундаг нь байсан. Өнөөдрийн ялагч бол зайцхан чи. Гэнтэн байдаг. Гайхсан уу? Бүгд сайн байсан шүү. Өө төмөн урагч. Ноён талахта яаж Себастьян тусалж чадаж байна муухай юм. Тэр байна. Хардаа. Би зайцсанд гэр авах гэсэн чинь мөнгө хүрэхгүй байсан юм аа. Тэгээд л Хатан хаантай зөвшөлдсгөөс өөр арга байгаагүй. Өдий болтол манай зайцхан гэргүй байсан ямар их сэтгэл өвдөж байсан гэ. Ноён талахта үнэхээр тийм зоригтой байсан гэж үү? Харахгүй дээ. Мэдээж шүү дээ. Би зайцсандаа хичнээн хайртай билээ. Зайц. Одоо энэ гэртээ жаргалтай амьдраарай. Ноён талхаа.